Таны өглөө бүр иддэг өндөг хор болон хувирах боломжтой гэж 20 жил эмчилгээний хоолны мэргэжилтнээр ажиллахдаа 10,000 гаруй настай хүмүүсийг хүлээн авч асуудлыг нь шийдсэн эмч 20 жилийн туршид анзаарснараа ярьсныг орчуулан толилуулж байна. Маш олон настай хүмүүс ашигтай сайн гих хүнсийг хэрэглээд өөрсдийгөө айжмаар хордуулж эрүүл мэндийн ноцтой асуудалтай болж байна. Ихэнхдээ өндгийг буруу хүнстэй хамт хэрэглэснээс болж байсан байна. Тийм ээ, уургийн их үүсвэр тамирчдын болон зөв хооллолдог хүмүүсийн хүнс гэж үздэг өндөг нь зарим тохиолдолд аажмаар таныг хорлосоор нэгэн өдөр тесэрч мэтгэнэ. Хүлээгээрэй. Хөргөгчнөөсөө өндгөө гаргаж хаях гэж яарах хэрэггүй. Асуудал нь өндгөнд биш, хамт идэж байгаа зүйлд байгаа юм. Учрыг нь хэлж өгөхөөс өмнө танаас нэг асуулт асууя. Өндөг идсний дараа гидстай дүүрч байна уу? Толгой эргэж, дотор муухаарч байв уу? Агаар дутагдах мэдрэмж, бүх бие хүндрэх, өдөржингөө толгой өвдөх, нойр хүрэх, гинэт гүйлгэх, эсвэл хэдэн өдрөөр өтгөн гадагшлахгүй байх зэрэг шинж тэмдэг илэрч байсан уу? Хэрвээ эдгээрээс аль нэг нь эсвэл хэд хэдэн шинж илэрч байсан бол та өндгөө зохицохгүй хүнстэй хамт идэж байжээ. Та тэнхтэй биш, анзаарахгүй дээч биш. Таны бие махбод хөгшөрсөн, эсвэл муудаач биш. Та зөв мэдлэггүйдээ л өөрийгөө хорлож байсан хэрэг. Хэдэн жишээ ярьж өгье. Иван гэх 65 настай сургуулийн захирлаар ажиллаж байгаад тэтгэвртээ гарсан нэр арх тамхи хэрэгэлдэггүй. Өдрийн тодорхой дэглэмтэй. Өглөө бүр салхинд гарч хурдан алхдаг. Тэрээр цонхийсэн царайтай эмнэлэг дээр ирээд би 40 жилийн турш өглөө бүр өндөг идэж байна. Залуу байхад зүгээр л байсан. Сүүлийн үед байнга гидэс дүүрч, дотор муухаарч, заримдаа гидсэнд юм чигчигсэн юм шиг чихэлдээд бүр унтаж чадахгүй юм. Надад хамгийн хэцүү байгаа нь хамаг бие хүндрээд ямар ч хүчгүй болчихсон. Ач нартайгаач тоглож чадахгүй байна. Өмнө нь би том хашааг тойрчихдаг байсан. Одоо бол хажуугийн дэлгүүр орох гэж амсгаадаад арай хийж явах юм. Эхнэр маань намайг хүнд өвчнөөр өвдсөн гэж бодоод уйлаад байна гэв. Би түүнийг маш сайн шинжилсэн. Цусны ерөнхий болон биохимийн шинжилгээ, элэг, бөөрийн үйл ажиллагаа, холестерин, сахар, шээсний хүчил, тэрч байтугай хавдрын маркерууд хийлгсэн. Сонирхолтой нь бүх үзүүлэлт хэвийнээс гадна үе тэнгийн настангуудынхаасаа илүү сайн байсан. Ямар ч хүнд өвчний шинж байхгүй. Тэгээд юунаас болов? Шинжилгээний хариу сайн гарсан учраас би Иванаас юу иддгийг нь асуусан. Өглөө сэрээд гэрээс гартлаа юу иддгийг нь тодорхой яриуллаа. Тэрээр 2 өндгөөр омлет хийгээд маслан чардаг. Амттай болгохын тулд оладьи, шарсан арц, заримдаа өчигдөр оройн хоолноос үлдсэн хям, котлеттэй иддэг. Мөн том аягтай өтгөн баахууцаа ууна. Идмээр санагдвал сухаар юм уу хэрчим цагаан талхан дээр нэг юм тавиад иддэг гэв. Энэ бүхнийг сонсоод би асуудлын үндэс нь энд байгааг ойлгосон. Тэгээд түүнд хандан Иван Петрович, та энэ бүх он жилүүдэд зөвхөн өндөг идээгүй байна. Та гидсэндээ аюултай химийн урвалыг явуулж байжээ гэхэд тэрээр юу гэсэн үг вэ? Өндөг чинь уураг шүү дээ, ашигтай хүнс гэв. Тэгэхээр нь би дэлгэрэнгүй тайлбарлаж өгсөн. Шарсан өндөг, их тостой, шарсан хүнс, чихэртэй өтгөн байх ууцай нь настай хүний бие махбодод дарамт болно. Ходоод гэдэс ийм хүнсийг боловсруулж дийлэхгүй. Ийм холимог нь ходоодны хүчлийг ихээр ялгаруулж, салбанг нь цочроож, нарийн гэдэсний үйл ажиллагааг хямрааж, цөсний ялгарлтыг зогсоож, архаг үрвслийг үүсгэнэ. Таны гэдэс үргэлж дайны талбар шиг байдагт гайхах юм алга. Тэгээд би түүнд өндгөө ногоотой идэж, бүлээн ус, эсвэл чихэргүй ногоон цай, ногооны юм уу жимсний чихэргүй шүүс ууж байхыг зөвлөсөн.
2-7 хоногийн дараа Иваны өөрийнх нь хэлснээр хайхамшигт болсон. Гисгэн дүүрхэн болж би энэ хүнд оргихгүй болж ирж хүч иргэн ирсэн. Эхнэр нь түүнийг залуучсан юм шиг эрчтэй, цоглог, хөгжилтэй болсон гэсэн. Эмчээ, би яг л дахин төрсөн юм шиг байна гэж тэр хэлсэн. Би энэ олон жил өөрийгөө хорлож байснаа мэдэхгүй явжээ гэсэн. Тэгэхээр би та нарт энэ алдааг давтуулахгүй тулд шинжлэх ухааны үүднээс тайлбарлаж өгье. Хит тостой чихэртэй цайн танин гэдэг бодисыг агуулдаг ба танин нь өндөгний уурагт наалдаж эрзийн маягийн өтгөн юм болдог. Энэ нь хоол боловсруулах ферментэд тэсвэртэй тул боловсрохгүй бөгөөд нарийн гидсэнд ялзарч эхэлдэг юм. Өндөгний шаргацсан хальс ба их хэмжээний тос нь ачааллыг нэмнэ. Сахар нь уурагтай удаан хамт байснаар урвалд орж эцсийн бүтээгдэхүүн нь судсанд зэврэлт маягийн зүйл үүсгэнэ. Ингэж гурвалсан асуудал үүсгэнэ. Танин уураг төмрийг холбож тос нь элэг судсыг ачаална. Сахар судасны ханыг гэмтэн. Өглөө бүр ходоод руугаа хорлон сүтгэх отрядыг илгээгээд байхаар өтөл насанд ферментүүд эцсийн боломжоо шавхна. Танин бас төмрийг өөртөө наадаг. Төмөр нь цусны улаан цогцсны бүтцэд ордог. Өндгийг юутай хамт идвэл хор болдог. Харин юутай идвэл ангаадаг гэдгийг та нарт хэлж өгөхийн өмнө хамгийн чухал зарчмыг тайлбарлая. Өндөг нь бидний биед ашиг тус ихтэй түлш болдог. Үнэт уураг орлуулшгүй амин хүчлүүд витамин А, Д, Е, Б-ийн төрлийн витаминууд, төмөр, селен, ашигтай тоснууд бий. Хэрвээ өндгийг зөв хэрэглэх юм бол эм шиг үйлчлэнэ. Харин хэрэггүй зүйлтэй нь холбол хор болон хуурна. Яагаад гэвэл 60 жилийн дараа бидний бие махбод өөрчлөгддөг. Хоол боловсруулах ферментийг залуу настай харьцуулахад 40-5% бага ялгаруулж, ходоодны хүчил багасч, нарийн гидсний гөрүүлзэх хөдөлгөөн удааширч, элэг, нойр булчирхайн үйл ажиллагаа сулардаг нь жам юм. Иймд бид аягандаа юу хийх вэ гэдэг дээр ухаалаг хандах хэрэгтэй. Нэмж хэлэхэд настай хүмүүсийн бие махбодын өөрийгөө хоргүйжүүлэх функц нь сулардаг тул залуу байхдаа боловсруулад гадагшлуулчихдаг байсан зүйлээ гадагшлуулж дийлхээ байгаад тэр нь биед нь хуримтлагцаар өвчин болдог. За тэгэхээр өндгийг юутай хольж идэж болохгүй вэ гэхээр нэгдүгээрт чихэртэй өтгөн байх уу цай. Яагаад гэдгийг дээр тайлбарлчихсан. Хоёрдугаарт шар буурцгийн сүв. Ногоон хоолтнууд голцоо уудаг. Өнгөц харахад амьтны бус гаралтай уураг, ургамлын гаралтай сүв, эрүүл хүнс мэт санагдагч шар буурцгийн сүвэнд агуулгадах трипсины дарангуйлагч нь нойр булчирхайнаас ялгарах трипсин гормоныг дарангуйлж уургийн шимэгдэлтийг бараг 2 дахин багасгадаг байна. Шингээгүй үлдсэн уург нь нарийн гидсэнд хог болон ялзарч ашиггүй хортой бактериудын хоол болсноор хортой хийнүүд болох аммиак, индол, скатолыг ялгаруулдаг. Эвгүй үнэртэй хийнүүд зөвхөн гадагшлаа зогсохгүй. Цусанд орж элэг, бөөрийг хордуулан өрөвслийг нэмэгдүүлнэ. Энэ хүнсийг байнга хэрэглэвэл элэг, бөөрийн архаг өвчтэй болох нэ. 3 дугаарт нь боловсруулсан мах, сосисик, хям, утсан мах, хагас боловсруулсан бүтээгдэхүүн гэх мэт. Эдгээр нь нитрит, натрий ба тогтворжуулагч агуулдаг. Нитрит ходоодны хүчлэлэг орчинд ороод өндөгний уураг, амин хүчлүүдтэй нийлж нитрозамины урвал үүснэ. Нитрозамин гэж нэлээн аюултай хорт ховдрыг үүсгэгч канцерогенуудын нэг юм. Олон судалгаагаар боловсруулсан махан бүтээгдэхүүн хорт хавдрын эрсдлийг бий болгодог нь тогтоогдсон. Өндөгтэй хамт хэрэглэснээр ходоод, нарийн гидэс, нойр булчирхайн хорт хавдар тусах эрсдэл улам ихснэ. Мэдээж ганц нэг эзний дараа илэрхгүй. Олон жил байнга идэх юм бол биед нь хуримтлагцаар аюул үүснэ. 4-т нь сахар болон амттан. Хамтдаа өндөр температурт эсвэл нарийн гидсэнд удаан байвал гликацийн урвал явагдаж хураангуйгаар AG гэж нэрлэдэг
цавуулаг бодис үүсдэг. Энэ нь уурагт, судасны хан, арьс, нүдний болор, мэдрэлийн идэд наалддаг. Ингэж цусны судас хатуурч хагарамтгай болж арьсны коллагенийг устгаж уян хатан чанар алдагдан үрчлээс хурдан үүснэ. Нүдний болрыг муудуулж катаракт үүсэлтийг түргэсгэнэ. Мэдрэлт нөлөөлөн хөл гарын бадайралт, жирвэг нэлт, халуу төөнөх зэргийг үүсгдэг. Эсийн ДНХ-д нөлөөлж хорт хавдар тусах эрсдлийг өсгөнө. Чихрийн шижинтэй хүмүүст бүрч аюултай. Учир нь цусан дахь сахарыг эмийн хүчээр хянах боломжгүй болдог. Үүнээс гадна өндгөнд аведин гэх онцгой уураг, арьс ус мэдрэлийн системд хэрэгтэй витамин B7 бий. Энэ уураг биотинтэй нийлж дээр нь сахар нэмэгдэнгүүт аведин биотины холбоос улам бэхжиж витамины шимэгдэлтийг хязгаарласнаар арьс хуурай шиж, ус унан хумс хугарамтгай болж байнгын түгшүүр, сэтгэлийн дарамт үүснэ. Олон настай хүмүүс эдсэн зүйлээс нь болж байгааг мэдлгүй ийм асуудалтай удсан байдаг. 5 дугаарт өтгөн кофе. Кофеин ба кофеин ашигтай бодисын шимэгдэлтийг багасгадаг чанартай ба хүнснээс төмөр шимэгдэлтийг эрс бууруулдаг. Судалгаагаар 60-80% бууруулдаг нь тогтоогдсон. Ялангуяа кофег хоолтойгоо хамт уувал шүү дээ. Настайчуудын хувьд өндөгнөөс уураг төмрөө нөхөн авч чадаагүйгээс болж эрүүл мэндийн асуудлууд үүсдэг. Төмөр нь цусны улаан цогцсонд цус түлжүүлэхэд хэрэгтэйгээс гадна тарих булчингийн үйл ажиллагаа, дархлааны системд хэрэгтэй. Архаг төмрийн дутагдал нь байнгын ядралт, амьсгаадалт, толгой эргэх, ой тогтоолт муудах, идэхгүй болох, сэтгэл гутралд орох шалтгаан болдог. Кофеин кальцийн шингэлтийг багасгаж, өндгөнд байгаа Д витаминыг бүрэн ашиглах боломжгүй болгоно. 60 наснаас хойш витамин Д, кальц нь ясанд тун чухал хэрэгтэй байдаг. Удаан хугацаанд витамин Д, кальц дутагдвал яс хэврэгшиж, яс ургана. Мөн кофеин нь ходоодонд давсны хүчил үүсэх процессыг идэвхжүүлдэг. Настай хүмүүсийн ходоодныхаа нь хэврэгшсэн байдаг ба хүчил ихснээр гастрит болж улайлт үүсэн цайшилбал шархлана. Залуу байхад асуудал үүсгээгүй ч настай хүмүүст хуримтлагцаар өвчин болдог. За ингээд настай хүмүүст өндөгтэй цуг идэж болохгүй 5 хүнсийг тайлбарлалаа. 1-д баах хуцай, 2-т шар буурцаг нийсүү, 3-т боловсруулсан махан бүтээгдэхүүн, 4-т сахар болон амттан, 5-д өтгөн кофе. Нэмж хэлэхэд туйлшраад өндөг идэхээ болох хэрэггүй. Өндөг бол настай хүнд тун хэрэгтэй хүнс. Би өндгийг хальстай поливитамин гэж нэрлэдэг. Учир нь түүнд витамин С-гээс бусад биет хэрэгтэй бүхэн бий. Хэрвээ өндгийг зөв хүнстэй хамт хэрэглэвэл хор биш эм болно. Ингээд өндөгтэй хамт идснээр ашиг тусыг нь нэмэгдүүлдэг 5 хүнсийг хэлж өгье. Би үүнийг 100 мянган эмчлүүлэгч, үйлчлүүлэгчдээр туршиж үзсэн ба үр дүн нь гайхамшигтай байсан. Заримынх нь цус багталд арилж, холестерин буурч, бас зарим нь хагалгаанд орох шаардлагагүй болж, заримынх нь ухаан, өндөр наснд ч саруулхнаараа байж чадсан. Хамгийн сайхан нь эдгээр хүнсийг хаанаас ч авч болохоос гадна өөрсдөө тарьж ургуулагч боломжтой. 1-дүгээрт нь өндөг, нэмхэн бууцай, эсвэл хар ногоон өнгөтэй навчит ногоонууд. Энэ хослол нь лютенээр баялаг, тул, өтөл насанд нүдийг сохорхоос аварна. Бууцайн дах лютенийг өндөг сайн шингээж өгдөг. 2-т нь өндөг, нэмхэн улаан лойл. Эдгээр нь хорт хавдрын эрсдлийг бууруулна. Нин ялангуяа эрчүүдийн төрөө булчирхайнд тустай. Улаан лойлонд байх ликопенийг мөн л өндөг, эсийн төвшөнд шингэхэд тусалдаг. Харин бөөрийн өвчтөе хүмүүс өдөр бүр идэхгүй байхыг зөвлөж байна. 3-дугаарт нь өндөг дээр нэмхэн брокколи. Өтөл наснд тархинд хэрэгтэй.
юм мартах, Альцгеймерийн өвчинд тустай. Тархины эсийг сэргээж гэмтгээс хамгаална. Өндгөнд байх хоолойн нь мэдрэлийн системийн үндсэн материал болох ацетил хоолиныг үүсгэдэг. Мөн ясыг бэхжүүлнэ. Дөрөвт нь өндөг нэмэх нь авокадо. Энэ нь зүрхэн судасны системд тустай. Өндөгний холестерин, лецитин нь нийлээд жин хасахад бас тустай. Мөн муу холестериныг шахаж гадагшлуулан өндөгний сайн холестерин оролдог байна. 5 дугаарт нь өндөг дээр мөөг нэмж идэхэд өтөл насанд ясыг бэхжүүлнэ, гормоныг тэнцвэржүүлнэ, дархлаа сайжруулна. Эрчүүдийн гормоныг тэнцвэржүүлснээр туруу булчирхайнд сайнаар нөлөөлдөг. Ялангуяа шампиньон, вишенки гэдэг мөөгөнд цайр их бий. Энэ хоёр мөөг нь илүү ач тустай байх нэ. Хэвсэн хоолныхоо цэсийг эрс өөрчлөөд хэрэггүй. Энэ нь удаан хугацаанд хэрэгждэггүй. Үүний оронд бага багаар өөрчлөх нь зүйтэй. Жишээлх юм бол өглөө 2 өндөг идээд чихэртэй өтгөн ба хууцай уудаг бол оронд нь ногоон цай эсвэл чихэргүй ургамлын ханд уух хэрэгтэй. Дээр дурдсан жорноос өөрт таалагдсан нэгийг нь сонгоод ядаж 14 хоног өдөр бүр идэх хэрэгтэй. Тэгж байж үр дүн гарч эхэлнэ. Бас хэмжээ хэтрүүлэх хэрэггүй. Настай хүмүүс өдөрт 1-2 өндөг идэхтэл болно. Илүү гэдвэл хямарч магадгүй. Өндөг идэх тохиромжтой цаг нь өглөө, өдөр. Оройн цагаар хэрэггүй. Болж өгвөл 7-оос 10 минут чансан өндөг идээрэй. Би тань өвдөж ноцтой асуудал үүсгэн эмнэлэгт очихоо хүлээлгүй. Маргааш нас эхлэн хэрэгжүүлж эхлээрэй. Өвдсөн хойноо эмчлэхээс урьдчилан сэргийлэх нь хамаагүй амар байдаг шүү.